Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 74 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Paradise on earth is where I am. Voltaire. Тэгэхээр өнөөдрийн маань перспектив хэлсэн хүн болох Волтер гэж хэн байсан бэ гэд хэдүүлээ ярилцаад үзье. За тэрээр жинхэнэ нэр нь Франсуа Мари Аруэ 1694-с 1778 онуудын хооронд амьдарч байсан. Францын гэгэрлийн агуу сэтгэгч, зохиолч, гүн ухаантан сатирист буюу өгөөдөгч хүн байсан юм байна. Тэрний үг хэлэх тэр бол тэрээр Волтаire нь үг хэлэх эрхчлөө, шашин шүтэх эрхчлөө болон сүм хийдийг төрөөс тусгаарлах үзлийг тууштай хамгаалагч байснараа дэлхийн түүхэнд мөнхөрч үлдсэн байт юм байна. За түүний гүн ухаан болон үзэл баримтлалын хувьд гэх юм бол хүн төрлөختөн сохор итгэл бишрлэр биш, харин шинжлэх ухаан, эрүүл ухаанаар хөгжин гэж үзсэн байт юм байна. Тэгээ иргэний эрх чөлөө болох хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний халдашгүй дархан байх эрхтэйг тунхаглаж байжээ. Тийм болоод ч энэ хүн маань энэ дэлхий дээр байгаа Деважин гэдэг бол миний байгаа газраа гэж хэлсэн байж магадгүй. Яг л өдөр болгон л яг миний нэг хэлж байгаа үгнүүд амар их тавтагдаад байна. Сүүлийн хэдэн подкастуудын маань дугаар дээр аз жаргал гэдэг нь бид нарын хийж байгаа сонголт, бид нарын харж байгаа өнцөг, бид нарын хийж байгаа үйлдэлүүд маань өөрөө аз жаргал гэдэг зүйл хүргэж байгаа гэх. Тэгэнгүүт энэ хүний хэлсэн үгийн дагуу болохоор бидний байгаа газар маань өөрөө Деваж юм аа. Бид нар хаа нэгтэй байгаа Деважин хайж байгаа биш. Өөрөө тэр Деважин эргэн тойронд бүтээх ёстой гэдэг нэг тийм үзэл бодол гарч ирж байна л да. Миний хувьд болохоор бүр үнэхээр нэг 100% санал нийлээд байгаа болохоор бүр нэг хэлэх үг болол юм л. Үнэхээр бүр нэг өгнүүд маань өдөр болгон яг ижлэх бодохтой өгнүүд давтагдаад ахаар сүүл рүүг нэг үнэхээр их олон юм нэг нуршмааргүй санагдаж байна л да. Тийм болохоор за өнөөдрийнхөө хэдүүлээ дугаарыг маш богинохон болгоод үгээр өндөрлөе. Тэгээд дуусгахаас өмнө нэг дүгнээд хэлэх юм бол аз жаргал гэдэг нь хаа нэгтэйгээс олдох зээл биш, харин аль хэдийн таны эргэн тойронд байгаа зээлийг та олж харснараа аз жаргалыг мэдэрдэг юм шүү. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.